Орхон аймгийн санхүүгийн хяналт дотоод аудитын газар нь Монгол улсын засгийн газрын 483 дугаар тогтоолоор батлагдсан дотоод аудитын дүрмийн хүрээнд орон нутгийн төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газруудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийж хараад бус бодиттой дүгнэлт өгч төсөв санхүүгийн үйл ажиллагааг сайжруулан мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж засаглалын эрсдлийг бууруулан ажилдаг. 2019 оноос төрийн албаны ёс зүй үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, авилга, ашиг сонирхлын зөрчилөөс ангид байх, стандартад нийцсэн төрийн үйлчилгээг чанартай хүргэх, байгууллагын дотоод ажлын зохион байгуулалтыг сайжруулах, иргэн, харилцагч байгууллагын хэрэгцээ шаардлагыг ойлгож, хяналтын байгууллагад итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, эрсдэл суурилсан төрийн хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлж, стандартад нийцсэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэх зорилгоор чанарын менежментийн тогтолцооны ISO 9001/2015 олон улсын стандарт, 2023 оноос авилгын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001/2016 олон улсын стандарт, 2025 оноос эрсдлийн менежментийн тогтолцооны ISO 31000/2018 олон улсын стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн 2021 оноос хойш 5 дахь жилдээ бадлагаажуулалтын болон давтан аудитэд амжилттай хамрагдсан. Авилгын эсрэг менежментийн тогтолцоо ISO 37001/2016 олон улсын стандартыг бүгд найрамдах энэтхэг улсын TNV Certification байгууллагаас бадлагаажуулан гэрчилгээг 2023 онд засгийн газрын ордны нутгийн удирдлагын тангимд гардан авч нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллага болсон байна. Нэгдсэн менежментийн тогтолцоог алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, засаглал, зорилт, шин сэргэлтийн бодлого, төрийн бүтээмжийн сэргэлт, зорилт, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2023-аас 2030 он, засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан Эрдэнэт ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2025 бодлогын баримт бичиг, аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, аймгийн засаг даргын 2024-өөс 2028 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө зэрэг төрөөс хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгүүдэд тус үндэслэн хэрэгжүүлж байна. Бид байгууллагын алсын хараа эрхэм зорилго, үнэт зүйлдээ нийцсэн нэгдсэн менежментийн тогтолцооны бодлого, зорилтоо тодорхойлон байгууллагын стандартыг боловсруулан баталлаа. 2025 онд эрсдлийн менежментийн тогтолцооны ISO 31000/2018 олон улсын стандартыг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр 3 стандарт хэрэгжүүлэгч байгууллага боллоо. Энэ стандартыг хэрэгжүүлснээр аймгийн засаг даргын төсвийн багцдах төрийн байгууллагуудын эрсдлийн төвшинг тогтоож 3 жилийн өгөгдөл датабазад тулгуурлан төсвийн ерөнхийлөн захирагчийг бодит мэдээллээр хангах, эрсдлийг бууруулах ажлыг зөв төлөвлөх, өр нөлөөтэй ажиллах, засаглалын үн цэнийг нэмэгдүүлэх боломжийг бий болгосон. Байгууллагын эрсдлийг удирдах үйл явцад нөхцөл байдлын өөрчлөлт, оролцогч талуудын хүлээлт, мэдээллийн чанар, шийдвэр гаргалтын уялдаа, хяналтын өр нөлөө, тасралтгүй сайжруулалтыг хийх үйл явцыг Google Forms ашиглан гүйцэтгэж, оролцогч талын хэрэгцээ шаардлагаас хамааран хувь хүний нууцлалыг хүндэтгэн үзэх зарчмаар явагддаг. Эрсдлийн менежментийн тогтолцооны үр дүнг мэдээлэх шийдвэр гаргалт, хариуцлагын хэмжээг тодорхойлсон. Нийт хяналт шалгалт, дотоод аудитэд хамрагдсан байгууллагуудын түүхэн өгөгдөл болох 10 жилийн нэгдсэн дүгнэлтэд үндэслэн датабаз үүсгэж байна. Харилцагч байгууллага албан хаагчдад чиглэсэн сургалтын хөтөлбөр, нийгмийн бодлогыг хангах хөтөлбөр, соёлын хөтөлбөрийг жил бүр амжилттай хэрэгжүүлж 2025 онд гадагш чиглэсэн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 4 удаагийн сургалтаар давхардсан тоогоор 157 байгууллагын 255 төрийн албан хаагчдад 5 хүн цаг зарцуулсан байна. Мөн улс орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан 7 удаагийн сургалт зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн 186 албан хаагчдад 12 хүн цагийг зарцуулж сайн туршлагаа хуваалцсан ажиллаа.
2025 онд аймгийн төрийн захиргааны байгууллагуудын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр хангалттай сайн үнэлэгдэж төрийн захиргааны шилдэг байгууллагаар шалгарсан. Нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаанд амжилттай хэрэгжүүлснээр харилцагчдыг эрсдлээс урьдчилан сэргийлэх, сэтгэл ханамжийн төвшинг тасралтгүй дээшлүүлж, эрсдэл суурилсан хяналтыг бий болгох, стандартад нийцсэн аудитын тогтолцоог төлөвшүүлэхэд салбарын төвшөнд болон төрийн захиргааны байгууллагуудаа манлайлан ажиллаж байна.